Улс төр дэмэгтэй хүмүүс 3 янзаар явдээ. Би ч гадуухан зөрөгтэй ирчээ. За зөрөгсөд байх ч юу ах. За одоо хоёлаа мэрэгжлийн сэтгүүлцөө жирийн хүн хоёрын одоо олон нийт рүү хандж байгаа хандлагын яг ялгааг жоохон хэлж өгвөл. Ямар За Монголд бол сэтгүүл зүйн салбар бол шантаж зүй болоод удаж байгаа. Та одоо ингээд буруу зөвлүүлээд явчвал нөгөө хандлт өндөртөө хүмүүс үзээд нь шүү дээ. Ойлголт аваад нь шүү дээ. Тэрийг та буруу чиглүүлээд байдаг. Улс орондоо хор хөнөөлтөй биш үү гэдгийг л асууад. Би нийгэм буруу харуулдаг байгаа мó. Энэ нийгмийг дампууруулж байгаа энэ хулгайч нар буруу харуулдаг байгаа. Минь альнийх нь зөв буруу чи хэлээд тэгвэл. Найдлагаа сая эрдэнэт дээр очсон таарсан. Хөмсгөө татаад авилсан шүү дээ ингээд. Сайд болоод эрчим хүчний сайд болоод хөмсгөө татаад авилсан. Гол сайхны хагалгаа хийсэн. Одоо эрчим хүчний үн нэмэгдсэн. Яана тийм үү. За сайн байцгаана үзэгчтэй манай зөрөгтэй ари подкастын энэ удаагийн дугаарт олон түмэндээ лайв ч мөнх эрдэнэ хэмээн алдарсан даваагийн мөнх эрдэнэгээ урьсан юм аа. За тэгээд бидний урилгыг хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Сайн байна уу? Сайхан наацсан уу? За энэ подкаст нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. Сайхан наадлаа, сайхан зүсч гэнэ үү? Ажил төрлөн сайн уу? Сайхан зүсч гэнэ, ажил төр сайн. Энэ жил наадам өргөн дэлгэр нэлээ их явлаа. Одоо тэгэл ажилдаа орчоод байж байна. За тэгээд мэдээж олондоо хүндлэгдэн тоогдно гэдэг бол бас хувь хүнд бол нэлээд том амжилт гэж би боддөг юм аа. Тэгээд зүрх сэтгэлтэй, зөв бодолтой, шудраг үйлтэй байвас хинч эх орныхоо ард түмэндээ гологддгүй юм а гэсэн энэ чин ханд дорж нэг одоо сайхан үг байт юм байна. Би тийг өөрөө чинь бол юу гэж үнэлдэг вэ гэхээр үнэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж олон түмнийхээ төлөө дуурч чаддаг, за төр зэсэг барьж байгаа хүмүүсийг шүүмжилж чаддаг нэгэн гэж хүндэтгэж явт юм аа. Гэхдээ олон түмэн бол мэдээж үнэлгээд үнэлтэй янз бүрээр өгдөг. Зарим нь одоо эх оронч үзэлтэй, эх оронч хүн гэж боддог бол зарим нь магадгүй одоо хит популист нэг талыг барьсан ч гэдэг юм олон шүмжүүд байдаг л да. Та юу нь яг өөрийгөө юу гэж тодорхойлох вэ? Тэгэл хүн ямар л бол ямар жанраар, ямар л бол ямар одоо надад хариулж асууж байгааг чинь олон талаас тайлбарлаж чадна. Ягаад гэвэл монгол хэлний үгийн сангийн баялаг тийм ариун. Би бол өөрийгөө дүгнэхээс илүүтэйгээр намайг хүмүүс юу гэдэг вэ гэхээр тэр хүний л үзэл бодлын асуудал. Ерөнхийдөө монголчууд бол бас нэг одоо дээр үеэс мал таньж ирсэн. Мал таньдаг нүд бол бас хүн таньдаг байдаг. Тэгэхээр бол намайг юу гэж ойлгож таних нь тэр ард түмний өөрсдийнх нь үзэл бодол. Би бол одоо ах нь бол нэг танигдах гал, бабрах гал ингээд байхаас илүүтэйгээр зүгээр энэ нэг нийгэмд сайхан амьдрмаар л байна. Хүүхдүүдтэйгээ. За бидний үеийн удам ингээд эцэг нэгэн цагт одоо аавынхаа ээжийнхаа үргэлжлэл нь болоод ингээд энэ нийгэмд амьдрах гэсэн чинь нийгэм нь бас одоо энэ хуудуудаа бузар булаа байгаад байвал үр хүүхдүүд маань яах вэ бас над шиг ингээ хэрэлдээд орилоод гараад ир тэнцэж чаддаг ч юм уу чадахгүй ч юм уу гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ нийгэм зүгээр сайхан амьдрмаар байна. Тэгээ ах нь бас яг чам шиг одоо энэ олон энэ нийгмийнхаа энэ популист поп ингээд одоо дээд үеийн ардчил зах зээлийн нийгэм шилжснээс хойш 36 жилийн одоо 10 настайгаас хойш хулгай шахандрыг харлаа шүү дээ. Тэгэл үе сонгуулаар ингээл худлаа яриал ингээл том яриал. Тэгэл эргээл ингээл харахад цаг хугацаа үнний шалгуур гэж харахад бол тэгэл худалчд байсан бохоггүй. Тэгэхээр одоо бол зүгээр энэ нийгэмд нэрээ зүгээр янз бүрийн маяггүй тавилдахгүйгээр энэ нийгэмд зүү хүмүүс нь гараад ирчихвэл манай монголч бас ч гэж нэг яадаг алц улс орн биш. Боломж асар их байгаа. Тэгээ энэ боломжийг л бий болоосоо л гэж боддог шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ эцэст улс орны хувь заяаг бол нөгөө улс төрийн намууд шийдэд байгаа байхгүй яа. Тэгвэл бид нар ардчилсан парламентын засаглалтай улс орн тий. Тэгэхээр нөгөө намууд дээр их асуудал байдгийг бол илүү гаргаж ирдэг. Өөрөө бас ардчилсан намын үндэсний бодлогын хороо гэж шийдвэр гаргах түвшний хүн. За тэгээ нийгэмд бүр маш олон дагагчтай таныг сонсдог, танаас одоо бас нэг улс төрийн чиг баримжаа авч идэг хүмүүс их байдаг. За тэгэхээр хоёулаа яалтчгүй яриа маань ус төрчих баха гэж би бодож байна. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг сайхан нээлттэй угаас өөрийнхөө одоо нүүр хуудсанд тодорхой явдаг хүн бол энд бас илүү сайхан хүмүүстэй ойлгомжтойгоор ярьж өгөх баха гэж бодож байна. Тэг өнөөдрийн ирэх барьж байгаа Монгол ардын нам, за түүнтэй эвсэж байгаа ногоо нам, эвсэлч гэдэг юм уу те эдний засгийн газрын үйл ажиллагааг хоёулаа нэгт ярмаар байна.
Хоёрдугаар арчсан нам маань яг сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж чадчихвэн үү? Та арчсан намын үндэсний бодлогын орооны гишүүний хувьд намаа яг ямар байгаасаа гэж хүсдэг юм бэ? Энэ тал дээр хоёлаа ярилцъя. За энэ улс төрийн намуудад эхлээд нэг гэрээ засцсан, бие засцсан бас нэг улс төрд орж хулгай хийхгүй ахуйгаа шийдсэн ийм хүмүүс орох хэвээр. Харамсалтай би байнга ярьдаг штэ. Улс төрийг бол ашиг, хонжоо, хойсон өстой өөрийн чинь төрөүний хилдгээр нэг олон түмэнд танигдсан, бопргсон тийм жүжигчд ингээ 36 жил жүжиглээ тоглоод сэглээ хайцсан байхгүй юу? Тэгээ одоо нөгөө эхэн хэр алаг бол унган шир алаг гэж энэ ахмад үеийн ингээд 36 жилийн хулгайч ахнар эгчнэр нийгэмд ингээд жүжиглээ сэглээд хулгай хийгээд байгаа нийгмийг ийм болгоцсон чинь дараа үеийнхэн залуучууд яг эднийхээ арга барилаар яваад байгаад би жоохон сэтгэл дундуур байдаг. Улс төр бол хэн нэгний амьдралаа сайжруулдаг талбар биш. Миний төрөүний хэлдгээр өөрийнхөө амьдралыг зэгцэлчээд өрөөл олны төлөө зүтгэх жимчин сэтгэл зүрх сэтгэлтэй хүмүүсийн л талбар байх ёстой. Тийм. Тэгэхээр энэ намууд бол мэдээж одоо черчд баялсан байдаг гэсэн шүү дээ. Ардчлалаас илүү юм хүн төрлөختөнд одоогоор олж хараагүй байна. Тэгвэл ардчил төгс биш. Тэгвэл одоогоор энэ ардчлалаас илүү юм хүн төрлөختөд олж хараагүй байна гэж. Тий. Тэгэхээр энэ 21-р зуунд энэ ардчлал, энэ зах зээл, хувь хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө байгаа нь өөрөө дэлхийд бол маш том ололттой давуу талтай болцсон замаар бид нэр явж байгаа. Тэгэхээр яг алдаа оноо бий. Нэг намын дарангуул бол хэцүү шттэ. Дүр эсгсэн арчил дарангуулаас дор гэж. Ингээ арчил сонгуул болдог дүр эсгчээд хойдолд яаж байна. Хойдгүрш үндсэндээ өөрхий бас тэгэл дайм байлдаа ингээл одоо ингээл ард түмэн дарга нараа эсэргүүцэл удирдахчаа эсэргүүцэл байж байгаа үсттэй. Ард түмэн хэцүү байхад. Тэ. Тэгэхээр бол энэ арчилсан нийгэмд энэ улс төрийн намууд зөв төлөвшөх хэрэгтэй байхгүй юу? Манай нам хулгайч болох хэрэгтэй. Би дээр шатан дээр нэг хулгайч хуцаантай хэрэлдээ зогсож байхад өөрөө бас намайг шөмжилж ирсэн. Тэгэхдээ би өөрөө чи шөмжилтүүл хүндгэлтэй хандсан. За эн чинь бас нэг манд тус нэмэр болчоор бүсгүүчүүдийн нэг байш шүү. Бас ийм ганц бүсгүүчүүд ихс орж ирж байгаа болж юм доо. Тэ? Нэг дүр эсгчээд ингээд ах нь мэдэн шүү дээ тэр нэг надтай шатан дээр хэрэлдээд зогсоод байдаг чинь зүгээр хулгайч утсан. Тэгээ бас болоогүй бас их хурд нэр дэвшин энэ төр гэд. Би арчилсан байгаа цагт бол тийм хулгайч хуцаа нарыг бол нэр дэвшүүлэхгүй төлөө явна. Энэ нь би тэр намаа хайрлаад байгаа юм биш. Энэ үр хүүхдүүдийнхаа нийгэм ард түмнээ тийм хулгайч хуцаа нар тангалтай ард түмэн даатгаж ирсэн. Хулгайч хуцаа нар төрд ороод өөр хагарт одсон хашиг таргалтай явчихна. Анх 20 эдтэй 30 эдтэй бацаа нар орж ирсээс өнөөдөр 50-60 хүрсэн хулгайч өгөнөр л бий боллоо. Тэгэхээр энэ хулгайч бацаа нарыг бол одооноос улс төрөөс зайлуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр намаа шинжлэх хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр дотоод одоо нөгөө нэг нам дотроосоо шинжилт өөрчлөлтийг хийнэ. Тогтолцоог бол тэгж өөрчлөлт гаргаж ирнэ гэсэн юм нэг яриалаа орж штэ. Гэтэл бид нэр бол өөрсдөө бас ингээд тодорхой хэмжээний шийдвэр гаргахад арай мөхсдөд нь штэ. Цөөндөд байна ч гэдэм үү. Яаж энэ хулгайч нараас ч салах юм, яаж өөрчлөх юм. Зүгээр ингээд лайваараа тэмцээд өөрчлөж бас болохгүй байна гэдгийг өөрийн чинь цаг хугацаа бол харуулсан гэж би ойлгож байгаа байхгүй юу. 24 оноос өмнө та сонгуулиас өмнө лайв хийгээд ийм байж болохгүй, улс төрийн нам ийм байж болохгүй гэдэг шүүмжийг бол хангалттай хэлсэн. Гэхдээ бахвайдгаараа л өнөөдөр үргэлжилж байна. Тэгэхээр над шиг одоо тэ өөршигчин ийм бас нэг үнэхээр одоо зөв зарчмын дагуу явъя гэж байгаа бол улс төрд өшөө олол олох хэрэгтэй байхгүй. Өнөөдөр би ганцаараа байсан бол хоёулаа боллоо гэж бодъё тийм үү. Тэг чи өвтөр тэр 2-300 хулгайчийг хараа суугаад чадахгүй байна. Яаж 2-300 хүнийг ийм өөртөө үзэл бодол нэг хүмүүсээр бий болгох вэ гэдэг л асуудал шүү дээ ерөөсөө. Тэгэхээр би бол нам гэхгүй энэ намд энэ нийгэмд зөв хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс энэ улс төрөд орж ирээсэй гэж боддгийг би байнга ярьдаг. Харамсалтай гэрээ зассан, бие зассан тийм эрдэм мэдлэгтэй хүмүүс нь нам муухай ийм хулгайч хүмүүстэй цуг юммаар байна. Би ийм ёс зүй надад байхгүй гэдэг хойшоо суугаад байдаг. Тэг яг үндсэндээ эх орон дуудаж хахад одоо тэгээ бүгд их орныхоо төлөө бууга өрөл явна штэ. Тэр шиг яг их орныхоо төлөө зүтгэж байгаа гэвэл өнөөдөр 21-р зуунд ардчлалын зарчмаар улс төрийн нам дээр орж намыг цэвэрлж, нам дотор байгаа тэр бүлэг бараагцуудыг цэвэрлж, зэгцэлж тэр зүү хүмүүс нь манлайлагч болж тэ туг өрж явах хэрэгтэй байхгүй. Төрийн эрхэнд байгаа төр зэсэг барьж байгаа шийдвэр гаргаж байгаа хүмүүс бол хувийн эрх ашиг ерөөсөө
хамгийн доогуурт байлгаал гэдэг ийм үгийг ерөөс үе үеийн зоригтнууд хэлсэн байгаа хөө. Ганц зориг одоо арчлын зориг агсан ч хэлээгүй. Бүр аргаан барахта баг ирэмбэлсэн байгаа юм л да энэ хүний тухайд бол манай өвөг дээдс бол угаас хувийн эрх ашиг гэдэг нэг маш одоо байх үндэсгүй гэж үздэг. Гэтэл одоогийн засаг барьж байгаа хүмүүс бол дандаа хувийн эрх ашигыг нэгдүгээрт тавиад байна. Тэгээд хүн бол одоо их дэлхийгээ бодох хэрэгтэй. Энэ их дэлхий байхгүй бол манай улс орн байгаа ч үгүй ч тийм үү. За тэгээ хоёрт бол одоо улс орноо бодох хэрэгтэй. Улс орн байж иж бид нэр одоо энэ оршин тогтнож тийм үү. Дэлхийг хамгаалж амьдарч байна. За 3 дугаарт бол одоо тэгээд мэдээж нутаг ус Монгол дотроо тийм ээ. Аймаг тий. За тэгэл одоо сүүл рүүгээ тэгэл одоо үр хөвгөд ханы жил аав ээж хамаатан садан мөн үү. Тэгээд ингээд юм эрен битээ байх хэрэгтэй шүү дээ. Эхлээд бол бас аав ээжээс өмнө нь ард түмнээ бодох хэрэгтэй. Тийм биз дээ. Ард түмэн байж одоо бидний аав ээж бид гэр бүлэрээ сайн сайхан амьдарч байна. Хувиа бодож болохгүй мөн үү. Зарим хүмүүс бол улс орон ард түмнээсээ илүү ганцхан хувийн одоо жижигхэн ходоод жижигхэн гэр бүлийн асуудлаа боддог. Тэгсэн мөртлөө улс төрд явах хэрэгтэй. Улс төр одоо та ийм байх хэрэгтэй гэд сургаал айлддаг гэдэг тийм жижигхэн сэтгүүтэй хүмүүсийг хараад би бол бас нэг жоохон үл ойшоодог байхгүй. Тэгэхээр энэ эрэмб гэдэг юм бол бас тийм л байх хэрэгтэй гэж боддгийг. Одоо тэгээд жинзээ үеийнх нь залуу үеийнх нь ч гарч ирээ. За учрал сайд гэхэд хамгийн залуу ерөнхий сайд байх шиг байна. Тэгээ бид нар бол одоо дунд үеийнхэндээ ороод явчих واخ. Одоо нэг үе хоорондын ялгаа шийдвэр гаргах юм, хуучин өмнөх түүхээ мэдхгүй байгаа байдлын улс төрчдөд одоо нөгөө томоор нь улс орноо бодох битгийл ахыгаач одоо мэдхгүй байгаа юм шиг энэ дүр зураг харагдаад байгаа хгүй. Энэ дээр юу гэж бодож байна? Ер нь олон удаагийн шүүмжлэлээр лайваараа хилдэг штэ. Салбар болгоны янз бүрийн одоо жижиг гэхгүй нэгждэр хүртэл очиж болохгүй байгаа юм шүүмжилдэг. Яг улс төрд нас ярьдгүй юм л да. Дуршлаг гэж юм байх хэрэгтэй. Өнөөдөр Америк дээр агуу гүрэн одоо 80 та өвгөн өдрөдөө явж байна. Тэ? За одоо тэгээд энэ урд хөршид бол одоо бас л 80 өгч байгаа хүн өдөрж байна. За тэр төрийн зөвлөл мөвлөл тэр ерөнхий сайд мэд нь бол дандаа 70-аас нэшсэн хүмүүст байна. За энэ одоо бас Япон гэдэг дэлхийн өндөр хөгжилтэй орны улс төрийнхнийг хар дандаа өвөө минерлөө гэж байна. Чи дуршлаг. Тий. 7 хэмж нэг огтдог. Огтлж явах хэрэгтэй. Сая Солонгосын ерөнхийлөгч манай нэрээ явуулаа. Нэг өвгөнл ирж явах хэрэгтэй, тий? Самгантайгаа. Тэгээ манай Монголд бол ингээд залуучууд гарч ирэх хэрэгтэй. Гөгшчүүд энэ төр хойшоос өгөөд энэ залуучууд буруу яриад байдаг байхгүй. Тэгээ харамсалтай манай энэ ах нарын нэг гөгшөрч байна. Үеэс чинь тэгээд гол нь бас анх залуу гэж орж ирээл. Зүүн хүмүүс баг үлдсэнгүй шүү дээ, тий? Тэгэхээр тэр нөгөө түрүү үеийн ингээд нийгэмдээ бүр хандлт нь бүр дийлэнх улс төрд явсан нөхдүүдийн ирээдүйнг нь унтсан учраас бид нар бараг арчил ихслээс шахмад үеиг болчихлоо. Тий. Тэрнээс бол одоо ингээд дөнгөж жар гараад манай ах нар чинь содог тайлчаад байна харжсан нам юм. Нийгэм нэрэг болцсон байхгүй. Нийгэм тэдний гэрт чи хинч зайл гэдээ бүр хүлэн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Энэ асуудал мөн үү? Тий, мөн шүү дээ, тий. Тэгээд бол 7 хэмж нэг огтлно гэж одоо яхаа хүн чинь бас нэг одоо би өнөөдөр 46 таа. Би 36 таа байхдаа бас өөрхөн тэнэглэг боддог байсан юм бэл. Магадгүй би 56 хүрснийхаа дараа би 46 таахаа бодлыг би голж магадгүй байхгүй. 26 таа би бүр тэнэг бодож явсан юм бэл. Тэгээ би өнөөдөр 26 таагийн бодлыг би 36 таа бас тэ шүүмжилж бодож исэн байхгүй. Тэгэхээр ингээд залуу хүн гэдэг чинь бас алдаж онж үзэх хэрэгтэй. Хайрлж дурсж үзэх хэрэгтэй. Мөн үү? Хэрэглээ өндөртэй гоё машин унахыг хүснэ. Гоё модель авгаа авахыг хүснэ. Болж игэл бас 2 3 авгаа авчих санаатай залуучууд их шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр тэдний одоо тэр модель авгаад өмсөх брендийн гуцыг тэдний тэр 2 3 авгаагийн хэрэгцээ шаардлагыг улс төрдөрч хулгай хийж хангуулах хэрэгтэй юм уу? Гү тийм биз дээ. Тэгээ бас одоо 50 60 та өнгөд чинь бас нэг хүүхэнтэй те бар савнд ороод хүүхэн шуух эргүүлээд яваад байхгүй бах. Бүх юмных нь хэрэгцээ шаардлага ханаад те сулраад тийм үү? Залуу хүн гэдэг чинь бас нэг жоохон даралттай насан дээр ууж идэж унтчихдаг юм байна шүү дээ. Үгүй тийм үстэй тий. Тэгэхээр бол дор хаяж бол энэ улс төрд бол нэг эхлээд яг тэр мэрэгчлээ хий мөн үү?
Нэг төрийн байгууллагт нэг 4 жил нэг мэрэгжилтэн хий, дараагийн 4 жил нэг ахлах мэрэгжилтэн хий. Дахиад 9 дэх жилээсээ дахиад нэг 4 жилд нэг дасгийн дарагч гэсэн хийгээд үзсэн мөн үү? Тэгээд 4 16 даач жилээс нэглээд нэг газрын дарга болоод явах хэрэгтэй шүү дээ мөн үү? Тэгж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бол тэгж явуулдаг байхгүй юу? Тэгээ манайд бол нэг л нэг том улс төр ярьсан, ном ярьсан бацаануудыг харахаас би ойготтой. Тэгээ манад энэ нэг юм сая чи зэнзэн үйл ярьж байна. Ямар ч амьдрал мэдэхгүй нэг гонгосон гангансан нэг үг орж ирэл энэ өгөөлөхөд тэгэл даргын найз охин болол залуу гатан болол чагсаалтанд орсон үнэн шүү тааханд. Улс төр дэмэгтэй хүмүүс 3 янзаар явддаг. Би ч гатуухан зөрөгтэй ярьж. За зөрөгсөд байх ч юу ах. Чиний миний бодож байгаа 3 янзыг чи хэлж чадах уу? За би 3 янз байна. Би юуны харж байгаагаар одоо. За үзэсгэлэн гоогоо нэг ямар ч гэсэн урдаа ярьж байгаа залуунаас. За яг хөө эхлээд бол улс төр тийм манлайлагч тийм лидер бүсгүүчүүд явах хэрэгтэй. Оо тийм явах хэрэгтэй зарчмаар бол тийм. Английн одоо тэр Германы тэр Ангела Меркель гэдэг. Зүгээр нэг шахаа хүмүүс нэг юм бижигт авгал явсаар залуугаас. Тэр хизээч тэгж дайлахын ингэж хунгаж байгаагүй. Улс төр өөрөө тийм загвар моделийн талбар биш байхгүй да. Тийм үстэй. Ангела Меркель шиг. За тэгэл одоо Английн тэр төмөр хоттой Тэйчер гэл тийм үстэй. Ийм хүмүүс явах хэрэгтэй. За Монголд бол нэрлэх гэхээр одоо би бол одоо ардсан намаас бол бас оюун гэрэл гайгүй юм гэж харддаг. Сүлдээ жоохон бопро явчихчих бол яг нэг үзлуудлаас жоохон ухраад тусдаа нам байгуул явчихсан. Нам байгуул явцсан тий. Тэрнээс уг нь ингээд бас намаа цэвэрлэхийн төлөө те. Нам гэдэг чинь хин нэгэн хувийн одоо хэдхэн үний өмч биш байхгүй. Нийт ард түмний те. Нарцсан намыг тэмцэхийн төлөө манлайлаад явах хэрэгтэй. Тэгээ харамсалтай нь одоо замын дундаас нэг арай жоохон зангаа уурга явчихж байгаа. Тэр хүний улс төрд байх хэрэгтэй үнэлэмж нь жоохон нэг шат доор юм уу гэж харсан. За дээр үед бол одоо энэ ардын намын мөнхөөгөө энэ төр гээд гайгүй зэгцтэй боловсралтай тийм шүнлэггүй одоо ч өрхөг хөксөрчлөө дээ те. Өөр дээр үед бол янжмаагаа энэ төр гэл мөн үү? Манай энэ жаргалан имээ мөн мөнхөөгөө гэхээр өргөмөл имээ л дээ. Аавынх нь өргөмөл хийж гэж ярьдээ байлаа тий. Одоо яг энэ парламентэд байгаа эмэгтэй гишүүд болон энэ улс төр дэвшгээд байгаа бүсгүүчүүдээс би бол тийм манлайлагч чанар олж харахгүй байна. Тий. За нэгт нь лидер эмэгтэйчүүд гэж юм уу? Хоёрт нь мөнгөтэй эмэгтэйчүүд явдаг. Одоо хуучин бол Мон парламентын гарамжуугаа гэдэг анаа байлаа шүү дээ. Тэр хүнд бол ямар ч байсан тийм манлайлагч сандал байлгч чанар манарч мэдээж улс төр занар харагдахгүй мөнгө харагддаг. Очоод сайхан гуулагч 1000 гарна авч байгаа л гараад ирдэг мөн үү? Мөнгөөрөө. За манай маагууны биелэгдэгч байна тийм ээ. Баян онгорт очоод сайхан мөнгөтэй очоод гуулагч аггүй авч байгаа л гараад ирдэг тийм. За манай Монсын эрдэнэ чимэг гэл те мөнгөтэй ингээл гараад ирдэг тийм үү. За ийм мөнгөтэй өгнүүд явж ийнэ гэсэн улс төр тийм үү. За гуравт нь бол нэг өгөөлөхөд тэгэл дарга нарын нууц самрагууд шүү дээ. Тэг ингээд улс төр дэмэгтэйчүүдийг би 3 ангилж байгаа. За тэгээ бүхсээр улс төрд явна гэдэг бол бузар. Тэг анх нь бол зарга нар хэлдэг үстэй. Одоо ярвасан бузар гэл бузар шүү дээ. Юу гэсэн үг өөрийнхөө охин шиг хүнтэй садралж ягаад нөгөөдгөө жагсаалтар гişүн болгоод өөрөө гişүн гэж жагсаалтанд ороо явж байгаа чи бузар үстэй. Ийм байж болохгүй. Тэгэл удлаа дөрдөө орцсон. Одоо зүгээр амар том тайз мэд зассан нэвтрүүлэгт ороод жүжээд байх яа. Ийм жүжигчдэд бол дургүй би. Тэгэхээр улс төрийг үл зэгцлэх бол асар их одоо тийм хэрэгцээ шаардлага байгаа. Тэгэхээр энэ нийгэмд ийм зөв залуучууд орж ирээсэ. Орж ирж гин гэд нам байгуулж орж ирж жүжээд идэг. Худлаа руу намгаал эх орончийн төв тоглоо. Жинхэнэ повчин гаруу тэгэнгүүтээ шантаж хийж талбай дээр хитэн залуучууд огцор гамархан гэж огсож хахад тэднийг эсрэгүүцэж жагсаал цаанаасаа мөнгө аваад тэ одоо надтай адилхан гэр оролд амьдарч ирсэн нөхөр бизнес хийж үзээгүй шууд GP бундсан өнтөө байранд амьдарч явж байгаа жишээтэй байгаа байхгүй да. Тэгэхээр одоо нөгөө тогтолцоо гэж орж ирээд шүү дээ. Одоо зүгээр жирийн нэг яг улс орныхоо төлөө явчих одоо нөгөө гэрээ засцсан хүмүүс ч орж ирээд ажиллаж ихээр нөгөө ардын нам арчсан нам биш ч хоёлаа болохгүй. Хүн нам нь бүр ингээд тэгэхээр энэ тогтолцоо гэж юм чи манай зүв байгаа арчлага би түрүү ярьсан. За байгаа тий. Тэгэхээр энэ арчсан намыг орж ирж энэ нам бус хүмүүс шинжлэх хэрэгтэй байхгүй юу? Арчсан нам чивтэр нам биш. Сая шинжилсэн шүү дээ баахан. Яг юу нь бол юугаар тий. Ардын намыг бас тий хэдэн хулгайсаар даатах биш. Ардын намыг үнэхээр тэмж улс төрд ямаар байгаа залуучууд бол хаалгыг өшгөлж орох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ манай өвөө эмээгийн нам 100 жилийн төвхтэй нам. Та нарыг дагцсан бурхан гэж хэлээд хойшоо улгаачудаа. Гадаа намын байрны гадаа
тийм чагсаал тэмцэл хийж байгаад мөн үү? Үзэж орж ирэх хэрэгтэй шүү дээ. Би яагаад энэ лайв хийсэнгүүл Яг зөв. ах нь бол энэ намаас цэвэрлэх гэж лайв хийсэн шүү дээ. Намаас улгаас нэрэг зайлуулъя. Тэгэл зарим минутаа мянганы тонолч монолч би ер нь хүний өөрийн нутаг ус хамаагүй бүх ах нарыг бүгдийг би одоо шүүмжилсэн. Ард цардын намаас шүүмжилсэн. Яг яагаад миний ингээд тандалт бас гайгүй органикор байгаад идэг гэвэл би ан ман хамаагүй аль альных нь бусар булаа нөхдүүдийг би шүүмжилдэг. Тэ. Гэхдээ ер нь улс төрд явж байгаа бол заавалчгүй намчирхаж талцахгүйгээр явах хэрэгтэй шүү дээ. Сонгуул гэдэг нь сарын үйл бодлын уралдаан сонгуулийн дараа ялагдсантайгаа ялсан нь гараа ороод тэр аймгийн төлөө, тэр сумын төлөө, улс орны төлөө тэр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Тэгэл 4 жил одоо суман дээр бол энэ манай намын дэлгүүр, энэ ардын намын дэлгүүр, энэ ардчлал намын дэлгүүрээр яс байлдах гэж явах. Одоо бүр харин тийм ингэж болохгүй тийм үстэй. Тэр чинь нэг нутгийн нэг сумын хүмүүс тийм үстэй. За тэгээ цаашлаад бол монголчууд бол одоо хаашаа баг ардын намын үнэтэй ардчлал намын сууж болохгүй гэх гээд байгаа юм уу? Нутаг орноороо хуваалцах гээд байгаа юм уу? Бид нар одоо би үл ярдын залуучууд. Раасан баян үлгийнхэнтэй, увсынхэнтэй тэр дорнотойгон суу. Жалгантай хоорондоо суугаад 100 жилийн ойгоо заримчдад цус ойртод байна уу яагаад байна уу? Энэ сонин хүмүүс гарч ирээд байгаа чи би бол цус ойртод хэлмэрэг шалчих. За ингээд улс төрд орж ирээд шүү зарим нь бүгд цус ойртсон нөхдүүд. Аюул واخгүй тийм үстэй. харин тийм одоо тэгээд олон нийт бас хэлэл эхэлж л байна л да. Зарим нь ингээд Зарим нь сайд энтер хийгээд идэг нөгөөдхийн хүмүүс хөөхөн мөрхөнгээ хөөрдөд ахын одоо эн чинь бас нэг янз бүрийн асуудал шүү дээ гэсэн юм үнцэг явж лээ. За лайв хийх шалтгаан нөхцөл зорилго юу байсан бэ гэдгийг ер нь товчхондоо сайн ярьлаа шүү дээ. Гэхдээ энэ болгонд ингээ асуудал тулгарч байгаа юм тийм ээ. Хоорондоо ингээ битээр яриа сууж шүү дээ. Тийм үү? Гэхдээ яриад байгаа юмгаа очоод шууд ярина шүү дээ. Чигээл очоод ингээл орсон шүү дээ. Тэрнээс над нэг тийм лайв май би энэ Facebook сошиал мэдчихгүйсэн зүгээр. За одоо хоёлаа мэрэгжлийн сэтгүүл зөө жирийн хүн хоёрын одоо олон нийт рүү хандж байгаа хандлагын яг ялгааг жоохон хэлж өгвөл. Ямар За Монголд бол сэтгүүл зүйн салбар бол шантаж зүй болоод удаж байгаа. Шантажны 10 марв гэд нийлцсэн тий. Нөгөөд нийлцсэн 10 сайт нь одоо тий нэг улс төрчийн бузрыг нэг үл шантаж хийгээд ахиухан мөнгө аваа 10 байгаа эд чинь. А нэг бол одоо тэр шантаж зүй шантажны 10 одоо хүссэн мөнгөний нөхгүй нэг улс төрчих хэвээр газар доогоор хүртэл балгана. Тэр тендерийг нөх хэвээр байна тийм үү? Мөнгөний нөх хэвээр. Тэгээд нэг хэдэн хулгайч золбин сайд дарга нар нөгөөдүүлэх гүйлэг болцсон ингээл аргадаал та орон цаас хулгайг л өгчих шин навшнууд. Тэр юм болчихлоо. Гэхдээ мэрэгжлийн шудраа зарчимтай ажиллаж байгаа салбарынхаа үнэн ч байгаа хүмүүс зөндөө байгаа тий. Хэцүү шүү дээ. Хатгаараа бишах тий. Одоо яг ингээл нэг бор зүрхээр нэг давхуу амьдралаа шийдчихэд мөн үү? Би энэ сэтгүүл зүг ийм болох ёстой гэж боддог. Сэтгүүл зүйн салбараас биш. Өөрийнхөө одоо энэ одоо жишээ нэг 8 нарын дэлгүүрч байд юм. Өөр бизнесээс нэг сардаа нэг 10 сая төгрөг сэтгүүл зүй рүү өгөө явдаг ийм сэтгүүл зүй Монголд байхгүй шүү дээ. Гадаад бол одоо энэ CNN, Bloomberg энэ ч асар том бизнес хажууд нь явж идэг. Тэндээсээ энэ Америкийн сэтгүүл зүйг, дэлхийн сэтгүүл зүйд манлайлалт явуулахын тулд татаас авдаг байхгүй юу? Тэгээд тандал өндөр аваад ирэхээр тэр чи рекламаар бас мөнгө авдаг тийм үү? Буцаагаад олдог. Том бизнесийн салбар явдаг байхгүй. Тэгэхээр манайх бол нөө төрийн байгууллагаас татаас аваад санхүүжилт аваад манайх бол шантажаасаа татаас хийж явдаг. Гэхдээ нэг үл үнэхээр одоо ингээл нэг сайхан хажуугаар нэг бизнес хийгээд эндээсээ нэг сайт ажиллуулаад явж байгаа сайтууд байна уу гэхэд тун ховордоо хэцүү дээ. За одоо би эндээс нэг хоёлаа ийм ургаж харчих чинь. За өөрөө бол ингээд лайваар олон нийтэд мэдээлэл хүргээд байгаа байхгүй юу? Мэдээлэл хүргээд мэдэх эрхийг хангаж өгöd байгаа байхгүй. Мэргэжлийн сэтгүүл зүйн хийдэг гол ажил ердөө энэ. За тэнгууд одоо ийм шантажны байдалтай шудраг бус, хууль бус ийм үйл ажиллагаатай байгаа гэдгийг өөрийнхөө тайлбарлаа хэлсэн. Гэтэл нөлөөлөгч буюу инфлюенсерүүд болцсон бас л мэдээлэл мэдлэг түгээгээд байгаа одоо та бидний ижил төрлийн адил хүмүүс маань нөгөө олон нийтийн ураг тархинд мөн нөлөөлөл үзүүлээд байгаа шүү дээ. Тэр утгаараа хэрвээ бид нар бас буруу бусармаг зүйл яриад хэлээд хин нэгнийг харлуулад байвал нөгөө өнөөх сэтгүүл зүйн адилхан болчих юм шиг. Нөлөөлөгчнөр олон янз байдیں۔ Төрөнд болгороо. За одоо ингээд урлаг соёлын нөлөөлөгчнөр байна тийм ээ. Жүжигчин, дуучин, хуурчин гэл тийм үү. Өөрхий бас тандалт авахын тулд тэгэл одоо урлагийнх биш мөртлөө дуулдаг, бүжгэлдэг гарч ирлээ шүү дээ. Өөрхий талигаас тэр дуулж шүү дээ. Тийм хуучин нэг
цалиагаа чөрхи осорж яамаа гэдэг гоё бүжгэлдэг байсан шүү дээ өөрхий те. За тэрний эрэгтэй хөлбөр нь бол одоо манай гүнэ бро дуулж гарч ирсэн те. Дуулдаг тэр чинь бас тийм урлагийн нөлөөлөгч байхгүй юу жишээ нь. За тэгээд зүгээр улс төрийн нөлөөлөгч гэдэг бол арай өөр байх хэвээр. Би бол одоо нэг дуулж чадахгүй, нэг бүжгэлж чадахгүй. Зүгээр улс төрийн салбар гэдэг чинь өөрөө тэгээд тэр чигээрэл хэрүүл тэмцэл тийм ээ. Хэрүүл тэмцлийг бол бас нэг бусад нөлөөлөгчнэрээ бодвол арай дээр нэг одоо мэрэгжлийн төвшинч гэж ярьж бас хаашаач хийчихэд тах шиг байгаа. За одоо ямар ч улс төрийн одоо хотлоо жүжигчин их хурлын гишүүд цаад дарахтаа би бол ярилцахад бол зүгээр 360 пятна болтон би. Нэр тэр жүжигэд байгаа те. Одоо тэр болгоорын бол тэгэхээр одоо миний энэ улс төрийн одоо те судалгаа гэхүү мэдрэмж гэхүү энийг ч бас нэг одоо өөрөө бол гэн цагаалгын эмэгтэй хүн нэг улс төрд байгаа нэг 30 жил улс төрд явсан ям дөрж битийн нөхдүүд бол өөрөө чинь бол хөнгөн манаалтал гараа авчих шүү дээ. Манай эбэ бро өөрөө чинь нэг Женко бро энэ төр бол хөнгөн манаалтна. Тэд нар намайг бол манаалтч чадахгүй. Энүүгээрээ би бусад одоо энэ улс төрийн нөлөөлөгч нараас бол хандлт өндөртэй л байдаг баг. Ер нь ахад тийм үстэй тий. Одоо яг улс төрийн тандалтаар одоо надад энэ нөгөө хэлэхэд нэг би анх лайвыг л улс төрөл ярьж эхэлсэн шүү дээ. За тэгээд одоо эндээс миний гол асууад байгаа юм. Та одоо ингээд буруу зөвлүүлээд явчвал нөгөө хандлт өндөртөө хүмүүс үзээд нь шүү дээ. Ойлголт аваад нь шүү дээ. Тэрийг та буруу чиглүүлээд байдаг. Улс орондоо хор хөнөөлтөй биш үү гэдгийг л асууад байгаа. Одоо ингээд улс орноо удирдах чинь нэгэд буруу зөвлүүлээд байгаа дарга нарыг тэгээд таашаа. Зүгээр та болж ин гоё байна гэх юм уу? Хулгай ядагаа хулгайчийг хулгайчаар нь дуудана. Мөн үү? Бузар юм хийж байгаа бузруудыг бузраар нь дуудана. Тэгээ ингэж дуудсан миний буруу юм уу? Тийм үйлдэл гаргаж байгаа дарга нарын буруу юм уу? Хулгайчийг хулгайчаар нь дуудана шүү дээ. Мэдээж дарга нарын буруу. Тийм одоо энэ Европын холбооны энэ том парламент төгссөн орнууд бол парламентээр зодтолдог шүү дээ. Би бүр парламентын гишүүн борол парламент дотор орж байгаад би энэ дуракуудыг бас зогжонгоо гэж бодож байгаа шүү дээ. Өчиг бойл хөөе гэдэг. Тэр нийгэмд амьдрал төөрхий тэр хүүхдүүд хор тавдар тусцсан тийм ээ өвдөж зовоод хэцүү байхад юу ч болоогүй юм шиг гадаадаар зугаалаад худлаа хуцаа яваад байгаа хүнийг ер нь зодох багт нь үстэй. Хэдэн сая доллараар нь хулгай хийгээл. Тэгээ шантаач игээд Монголынхаа төрөөс нэг төрийн өмчийн компани захирал тавьчаад ард нь хулгай хийгээд байгаа. Хулгайч нар шүү дээ. Хулгайч нарыг бузраар нь пен агуугаар нь дуудсан би нийгэм буруу харуулдаг байгаа мó. Энэ нийгмийг дампууруулж байгаа энэ хулгайч нар буруу харуулдаг байгаа. Минь альнийхэн зүг буруу чи хэлээд тэгвэл. За миний хувьд бол яг шүүмжил хийж байгаа таны зүг байхгүй. Би угаасаа энд ингэ би одоо өөрийнхөө одоо асуулт донд бас ингэж бодож төлөвлөсөн. Ёстой байх тийм үү? Өгөө лайвын гол зорилго агуулга юу гэдэг юм бол гэж би бас судалж үзэхгүй. Тэгсэн чинь голчлон одоо улс төрчнөрлөө их үзэлцдэг юм байна. За төрийн өмчт байгууллагууд тэр дундаа Эрдэнэс Монгол руу хэд удаа лайв хийсэн байна. Учир шалтгаан нь ерөөсөө юу юм бэ гэж үзэхээр хууль бус шудраг бус үйл ажиллагааг шүүмжлээд байгаа байхгүй. Тэгэхээр хоёулаа Эрдэнэс Монгол руу жоохон анхаарлаа төвлөрүүлж яриа. Яагаад энэ байгууллагыг барьж авч шүүмжлэх болсон юм? Яагаад төр засаг нь энэ байх ёстой гэж нэг байгууллага байгуулчихад тэрийг ажилуулад байдаг та ямар юуг нь олж харчаа шүүмжлээд байгаа. Энэ юм байхгүй да. Иргэд өнөөдөр төр цомхон чадварлаг байх хэвээр. Энэ юу гэсэн үг вэ? Төр хуурамч дарга нар байгаад хэрэггүй болж өгвөл бод цомхон хувийн хвшил хийдэг бизнес дээр заавалчгүй төр орж ирэл нэг дарга гэдэг нэг золбон бацаа намын нэг хулгайч тавьчаад тэрүүгээр хулгай хэлгүүлээ суугаад идэг. Тэр нь дүрдөө ороод гадаадаар зугаалаад том яриад тэгэл баахан хэрэгцээгүй албан тушаалт ингээл ойр дойрныхоо нэг нууц амраг мамраг тий баахан найз майзаа сүргээрээ бүлгээрээ тэр байгууллагын нэр дөрч бол хулгай гэдэг шүү дээ. Эрдэнэс Монгол яг тийм байгаа юу томилгоо нь? Яг тийм шүү дээ. Үгүйсгэлтэй харъя л да. Өнөөдөр жишээ нь Монголын нүүрсийг зөөж байгаа хэдэн тээвэрчин жолооч нарын замын хураамжийг идээ сууч шүү дээ. Сарын 2-300 сая төгрөг. Жилийн 20-30 тэрбум төгрөг. Идээ сууж шин хулгайчуд. Тэгэхэд энд хүн тэр муу стандартын шаардлага хангахгүй зам дээр мөргөлдөж байна, ославар гаргаж байна, үхэж байна. Үхэхээр улаан цуснд уусч байна. Тэ зовж байна, хөлөрж байна, хөлсөө урсгаж байна. Тэгэхэд тэр цусын одоо тэ вампир шиг сорж шүү дээ. Эрдэнэ Монголын тэр хэдэн золбон бацаанууд. Тэ одоо Эрдэнэт уурхаа бол жишээ нь
тэр бацаануудаас зөвлөгөө авсан аваагүй том менежментийн багта мэрэгжлийн инженерүүдтэй тэр уурхаа өнөөдөр 50 жилийнхаа ой хийгээл Эрдэнэт үйлдвэр явж байна. Яахаараа тэр уурхаад тэр хулгайчуудад тэр борлуулалтын орлогын 2% өгөх ёстой юм. Тавчханд улс төрчдийн мөнгийг төвлөрүүлээд байна тий. Тэгээ энэ ард нь энэ улгаас нар хулгай хийчих шүү дээ. Тэгээд энэ сэтгүүлчнэр хэрэгтэй хүмүүд ажилд авцсан. Олон улсын хурлаар худлаа гуцаад Австралид очсон. Нэг сэтгүүлч өгнийг дагуулсан, нөгөөх нь уул уурхай мэдэхгүй байчгаа очиод буудал зугаалал амраглаа садрлал явсан байл шүү дээ. Аа дунджаар тэр хуусрыг эзэн юм явж явж. Энэ компани хэдий хэмжээний цалинтай байна хүмүүс нь. Энэ дуракууд 50-60 сая цалинтай шүү дээ. Яана тийм. Зүгээр үндсэн цалин 20 сая, нэмэгдэл цалин, шагнал цалин ингээд сард 60 сая төгрөг авч тулгаач. Тэгэхэд тэр эмчнэр багш нар өнөөдөр жаргаж чадахгүй зовоол ардын хүүхдүүдэд ард түмнээ эмчлэх гээл 600 сая цалин авч чадахгүй юм. Гүн 6 сая цалин авч чадахгүй багш. Тэгэхэд хулгайч 60 сая цалин авч шүү дээ. Тэгээ энийг ярихгүй яах гэдэг юм. Аа? Энийг энэ модер захирал гэдэг золилтон бацсан бол манай баян онгорох. Тэгээ бас тэр болоогүй бараг 28 он дүүтэй нөрсөлтнөр хуцаад байх юм. Балаа юм яриад. Юу солиороод байгаа юм бэ? Гэхдээ тэр нам одоо мөнгөөр л хэмжээд штэ. Тэгээд улс төрд гарахад мөнгө л хэрэгтэй болоод байна. Тэнгүүд өнөөдөр боддоо нэг бизнес үжицөөгөө золбон тэгэл худлаа хуцаа төр дорол хулгай яг л брендинг зүүр өмсгөл маргааш нь ордонд ороод гişүн ингээл худлаа шаагаад гадна дотны энэ хөлхний цаас харуулцаа галтар ултар англи хэл тийм шиг намайг бодвол. Тэгээ Монголын парламент ямар англи хэлний клуб юм уу? Чи монголоор хойлоо батлаад. Мөн үү? Энэ дэлхийн том өндөр хөгжөлтэй юмнуудыг Монголынхаа өөрсөнд юу нийлүүлж юм гэдгийг судлаад. Тийм биз дээ. Одоо жишээ нь ийм гар утас үйлдвэрлэж ивэл энэ гар утас шиг яаж үйлдвэрлэх үү гэд ингээл хүн хөгждөг үстэй. Энэ шиг явахын тулд нэг учиргүй нөхөө тэр мужижигчин басаа нарыг ингээл дарах болгоод нөгөөдөл нь удлаа хуцаад эрдэм мэдлэгтэйгээл хуцаад байх юм. Тэгээд өмнөхөр тийм эрдэм мэдлэгтэй энэ нэг соёлтой царайлсан хөлхний соёл шаацсан гарууд тэгэл 36 жил соёлтой царайлж зургатаар ухаантай царайлж худлаа шааж явлаа шүү дээ. Гэхдээ бид худлаа шааж байгаа нэг шаагаад гэл ярьдэн шүү дээ. Өөр яхах юм. Аа? Энэ нэр комеди чаашаа. Гошин шиг чаашаач над болчаа. Тэгээ одоо энэ их бухарсан асуудлыг энэ яг төрийн байгууллагын хуулийн байгууллагууд яагаад авч хэлцээ шийдэж энэ улс орныг үргэлж тэгэл одоо наач манан мап тэ одоо тэгэл Монголын байгаад царай энэ яг нэг өгүүлэхэд энийг тэгэл лайвдсан нэг би лайвдснараа 1-2 жил лайвдснараа асуудал шийдэхгүй өшөө чаашлаад улс төрд явна тэгээ парламентт нь орно энэ хулгайчдыг парламентд чирж гаргана тэр Европын холбооны парламент хулгайч нарыг чирэл гаргаж байгаа тийм одоо тэр цаг нь Монголд ирчээд байна гэж бодож байна шүү дээ тэр ч зүтгэн шүү дээ өөр яах юм тэгээ худлаа ярьдаг нэг одоо яриад зөнтөл юм байна дөө одоо тэгэл нэх одоо бас энэ нийгэмдээ хүлэн зөвшөөрөгдөж чадаагүй одоо тэр буянж байгаа магаа гүн балаа малаа гэсэн юмнууд бол одоо энэ ёстой өөрөө чи хэлдгээр энэ нийгэм тарин бузар булаа юм хийж энэ хоёр намыг долоож ардуура тендер авч зээл авч газар авч зайсанд амьдарч тэгээ шударгын дүр тоглож залны өрөнгүүд шүү дээ энэ минийг одоо ингээ ярихаар одоо намайг чинь буруу зүргээр ойлгочдөг тэгээд тэднийг одоо ингээл авгаа өгтөө оруулаад айгүй гоё аамаа гэж жүжээд байгаа жүжигчин улгаач нарыг харахаар уур үйдэж шүү дээ. Эмэгтэй хүмүүс ч гэсэн бодит байдлаасаа зөрөөд садарч бөөр өгсөөр орж ирж бөөр өгсөөр бас нөлөөлөх чигээ болох хэрэгтэй шүү дээ. Чи алтны уурган том захиралтай очиод гөгшөө аваагийнх нь ардуур тавь садралж байгаа хүүхдийг гаргачаал байр орон сууц аваад инфлюенсергээ явж байгаа хүүхэн байна шүү дээ. Ард түмэн заагаал залуучуудад заагаал. Харин. За энийг тэгвэл одоо нөхөр хүүхдтэй юу? Байна. Чиний нөхөртөө одоо чи өвдөрч явах одоо чи дооных уу? Би 75 оных тулаажилттай тий. Чи надаас их ч биш шүү. Ахын дүү ахаа гэдсэн чи ихчээсэн байна уу? Чи одоо ахын зүйл гэдсэн чи надаас их биш. Тий. Одоо гэрээсээ төрөөс гадаа. Чиний нөхрийг ингээд явж гин. Жохон годгос нэг 20 иттэй охин те эмнэлрүүлэр нэгдэлгч гэл паналж байгаа л нөхрийг чи олж байгаа мөнгнөөс тэнд тул сулгаа хийгээл хүүхдүүд чи олж байгаа хоолноос сулгаа хийгээд үл яах вэ? Тэр жинхэнэ бузар үстэй. Тэгэл нийгэмд нөлөөлөл үнэтэй брендер гайхууллаа. Дарга нар магтаал долоохол жүжигчин ийм нөхдүүдээс харин энэ нөлөөлөгч нар гэдэг байгаа ийм хуурамч байж канараас хол яваарай. Тэ харин энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс заяа. Тэгээд яг хүн үнэтэй салж нийлээ суугаад хэдэн ч нөхөртэй салж нийл суулж болно. Хүний амьдрал тийм үстэй. Тэр амьдралд оролцохгүйгүй. Тэгвэл Япон, Солонгос ийм гэр бүлийн асуудалтай нөхдүүдийг улс төрөөс хол байлгадаг шүү дээ.
Энэ ёс зүйн асуудал тийм ээ. Ёс зүйн асуудал шүү дээ. Ягаад гэвэл парламентын гишүүд гэр бүлийн хууль батлна. Тийм ээ. Эмэгтэйчүүдийн, эрчүүдийн ёс зүйн асуудалтай холбогдлолтой хууль дүрм журм батлна. Ёс зүйгүй балаас садар авгаа юу батлах юм? Хөөш. Өөрийнхөө хүүхч хүнтэй садарлаад хүүхд гаргачаад тэг ард түмэнд ёс зүй яриад парламент дээрээс пен ах уншаад салавч гаргаад төрийн ордны бусрлаад мангар юм яриад цойшлоораа сав маваа би одоо гिचнээ лайв хийдгүүсэн би дарга нарын бусрыг л одоо пен агаагаар уншдаг болох юм болохоос тэр одоо баялаар уучиг мөн үү савнд ороод тэгс садарлаад хүүхд залуучуудад үзэж байгаа шүү дээ аа. Ийм их хурлын гишүүн байж болох уу харин үе. Хэндөө. Тэгхэн төгөн. Боломжгүй л дээ. Уг нь боломжгүй. Байх ёсгүй хэрэггүй юм байна. Цаан ч болгоо явж байна. Зөө ёо. Болгоо явж байгаа. За одоо тэгээд энэ чинь ингээл үргэлжлээл цаашаа залуучууд бас ингэж орж ирээд байна. Нөгөө ах эгч нарын үйлчлэгд уурайгаад байна гэсэн ш. Тэгээд залуучуудтай уриалаад одоо яг ямар ёс зүйтэй ямар хүн улс төрд орж ирэх хэвтэй. Гэхдээ одоо хэлж штэ. Гэрээ засцсан, бие засцсан, уншиж судалдсан, боловсрцсан, алдаж онж үзсэн тийм дуршлагтай хүмүүс явдаг. Одоо ингээл манай Монгол цөмөртл орж ирэх хэвээр тий цөм өшөглөөд орж ирэх хэвээр. Манай Монголд ингээл том гадны Германыч үед юм, Австралич үед юм уу. Ингээл бас айлчлал хийдэг юм байна л да. Ингээл аялдаг юм байна. Ингээл Монгол ер нь улс төр нь ямар байна гэж судалдаг юм байна. Тэгсэн чинь одоо манай дарга нар гэсэн дандаа залууч бацаанууд. Австралид хотын захиргаад нь 60-та 70-та үүнэр ажилладаг. Германд бас 60-70-та үүнэр ажилладаг. Энэ залуучууд та нар бизнес гэж мөнгөний араас явж байна. Мөн үү? Энэ төрийн захиргааны ажил гэдэг чинь ер нь тэгэл баг өвөмөнөр ажил юм байна. Тэр бичих цаас боловсруулах тийм ээ. Тийм шүү дээ. Одоо мөнгө төрөх гусыг гэж бодохгүй энэ нийгэмд энэ үр хүүхдийнхаа төлөө зүв байх хэрэгтэй гэж ингэж явдаг. Салбар дээр одоо манайх зүгээр нэг нам зэхэ Азэхэ гэж жүжигч балсаа нар одоо би үг нийслэлийн арчилсан дарга болъё гэж бодож ирсэн. Тэгсэн чинь ахуй амьдралаас асаагүй нэг худлаа хуцаал хийв дуулаад байгаа нь мэддэггүй шүлэг уншаад байгаа нь мэддэггүй нэг бацаа очиж суудсан улаан хуулагч юм ш. Амар пост мост оруулаад хулихны доктор могдыг хүн үзэхгүй. Тэр танаа фракци юм блэ. Тэгэхээр ч одоо ган очир гэдэг. Энэ манай иргэд сонгохгүй ш тэрийг. А би харин уриалаад мөн үү? Нийслэлийн сонгуульд яг Германы нэр дэвшигч, Австралийн нэр дэвшигч нар шиг төр захиргааны ажилдаа улгаа ярихгүй агууга зассан жинхэнэ ахмадуудыг дэвшүүлэхэд бид нэр яриа сонгож магадгүй. Арчил намын нэр дээр тэгж ялж магадгүй. Тэгээ одоо нам дотроо өөрийнхөө жигүүр тий энэ өөртөө ижил төстэй хүмүүсийг байгуулсан юм байна уу? Ганцаараа болохоор ч болохгүй ш. Намын хурал дээр өнөөдөр хоолоогоос үүдл хэн юм хэлдэг үү? Хэлдэг хэдэн хүн байдаг вэ? Цөөн л байгаа хта тий. Цөөн нэг нь би мөн үү? Аа? Хэлдэггүй би. Одоо бус нь бол хайрцлагдаал тэгэл фракцлагдаал чив чимэг хөлөөдөг. Би аль чурагч цаамаагүй тэн дээр хоолоогоос үүдл орилдог үстэй. Тэгсэн биз дээ сая. Анх удаа харин тэгэхэр чи одоо нэмэргүй байгаад шүү дээ. Ганцаардаад шүү дээ. Тэгэд олол олохын тулд жигүүрлэх хэрэгтэй юм шүү. Тэгээ одоо өөрөө зүг бодолтой бол өөрийнхөө ойр тойронд бас зүг бодолтой тэр бас төрслөгтэй одоо 75 оны бараг тэр 70 оны тийм сайхан ахаа амьдралаас асуу. Одоо эд улс төрд ордог насан дээр байна шүү дээ. Танайх одоо 50-тай мөн үү? Тэр 50-тангууд орж ирмээр шүү дээ одоо. Тэгтээ үр хүүхдэн том болцсон тийм ээ. Ахуу амьдрал нь зэгцэрсэн мөн үү? Ийм 50-тангууд улс төрд орж ирэх хэрэгтэй. Энийг одоо ингээ ганцхан Монгол Улсын Улаанбаатараар бодохгүй шүү дээ. Бүх орон нутгийн анхан шатны байгууллагуудад бүгдийн тэтгэврт гаргах чаддаг шүү дээ яг хаа. Гөргөө яг хаа хулгайч нарыг хариуцлага хүлээхэд тулд улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Улс төр дээр дуршлагтай хүмүүсийг тэтгэврт гаргана гэдэг чинь гөгшин залуугаар нь ялгсан юм байж болдгоо маа гэж. Байж болохгүй шүү дээ. Энд чинь хүний эрхийн асар том зөрчил үсттэй. Одоо манай ах нар зүгээр ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн бол 90 өвдөг нээлтлээ тэр Японы улс төр жижиг улс төрд яваач тээ. Чадахгүй ш наадулж. Нэр хөндийн нэрэт ингээд байхгүй болцсон шүү дээ. Манайсад ор. Гүнээр ш. Ягаад гэвэл Монголынхын царай энэ хан манууга хамтраал 36 жил засгалсан. Хамтрахаараа улаан шатдаг ш. Хоёлаа бас нэг эерэг талаас нь нэг юм түгээч. Би болохоор ингэж барьж авч дүгнэлээ. Одоо үнэхээр чадвартай хүмүүс маань энэ хоёр нам дээр ардын нам миний өвөө эмээгийн байгуулсан намаа гэд үүдийн өшөглөөд ороо гэж штэ. Ардсан нам руу ороо ардчлалт хайртай бол оролцоо. Нийгмийн идэвхээ сайжруулаа улс төржөө гэд. За нөгөө талдаа орон нутгийн хэмжээнд болохоор зэрэг бүх одоо улс орон даяар нэг 100 эдхэн 10 эдхэн ч юм уу 20 эдхэн нэг
лидер байсан хүмүүсээр хэмжиж болохгүй маш одоо амьдралын туршлагатай, ажлын туршлагатай улс төрчийн улсууд маань яг үнийг хэлэхэд ингээд үе хоорондын ялгаагаар байх болчиход байна л да. Одоо манай ардчилсан намаар гэж бодоход би ч гэсэн ялгааг үндэсний бодлогоор нэг гişүн үзэхэд сая шинжилэл нэрээр 70% нь залууччлаа гэж байгаа байхгүй. За тэгээ шалтгаан нь ярьж байгаа нь ер нь бол залуучуудын цаг ирсэн та нар бол одоо хуучин. Гэхдээ чи над 70% залууч чи өнөөдрөөс энэ 60-70 нэвшчих ахуй амьдралаа зассан ухуулагчийнхаа төлбөр мөнгийг өгчих чадaltaй хүн байна уу? 70% дотор чинь. Одоо байхгүй болоод дахиад нээлттэй болгож штэ нэр дэвшигч. Би ямар сандаа хэлээ үстэй. Энд бол хуучин бол манай нам дээр үед бол дандаа л том лидерүүд, том бизнесмэнүүд гэдгээс одоо залуучууд нэртэй баахан ахуй амьдралаа шийдээгөө зөөлбөө хулгайч хулсанаар орж ирчих. Нэг хулгайчтай хэрэлж явах чинь над руу дайрсан санаж байна уу? Тэгсэн тий. Тэр чинь залуу өнөртөө хулгайч шүү дээ тэр чинь. Намын хийгэн даргуулсан хулгай хийжсэн. Би бол хулгайч гэдгийг мэдэхгүй шүү дээ. Хулгайч талаас нь өмөрөөгүй. Та нарт хэлж байгаа байхгүй юу? Өмөрөөгүй би бол одоо иргэд нэг зөөлбөө хулгайч байна. Хүн талаас нь бодоод Эдний улсад оруулж ирсэн. Одоо элбэг дөржид хулгайч хулсанаар байгаа. Женкогийн хэд хулгайч хулсанаар байгаа. Женко дотор бацаанартай чи бас нийлцэн явж байгаа харагдсан. Тэ нэг хэдийн юм нэг улгайч ах нарын л хулгайч хулсанаар одоо үбэхэд ороод ирсэн байгаа шүү. Тэгвэл бүгдийг тэгж бодчихлох байх тий. Өөрийн гэсэн байр суртал байгаа. Гэхдээ тийм бодож болохгүй бол тэгээ нийгэмд харагдуулаач яа. Хаана вэ хин бэ нэрлэлтэй. Би бас танилцаад дэмжиж өгвөл. Хин байгаа байхгүй шүү дээ надад ч. Харин яаж дарга болох уу гал. Тэ би бүр нүдэн дээр ингээ хар залуугаас нь 20 эдтээс нарж жагаад дарга болцсон том яриад байгаа бацааныг хараад намайг харахаараа сонир болно гэдэгч. Яг тэгвэл хар залуугаас нь гуйлах юм байсныг би мэднэ. Одоо гişүн болцсон нэг том мөр зоолоош оп гэл унц тоолгоор бүлтгүүлж байгаа л. Сая Эрдэнэтийн наадам дээр очицсан явж байгаад эбэ гэд бас уулзчмаар ингээд хүсээд ах шиг байсан. Хэрвээ уулзсан бол ямар асуулт тавьж юу яриад байсан шүү дээ. Лайвар харин жигтэй суулгаж байгаа те. Ер нь юу яриад байгаа гэж бодсон шүү дээ. Харамын гоо шүү дээ би тэрнээс би элбэгтэр чинь 30 хэдэн жил улс төрд яваад те. Ойр тойрноос нь хэн байцсныг би мэднэ. Элбэгтэр ардуура ямар хулгай хийснийг бас гадарлана. Тий. Чи одоо хулгай хийсэн дөрвжийн хэрэг хамууд нь шоронд явчлаа. Тэр Эрдэнэтийн даваа сэрнгээ захирлаж элбэгтэр тавьсан. Тэгээд ачид их гээд одоо гонцгийн цагаанд тэр нэг өдөр баяжуулыг угаалгасан. Тэр урсад очуулж байгаа охир л даваа сэрнгээ тэр Эрдэнэтийн захирлуулсан шоронд явсан. Тий. Харин цөөхөн шоронд явж байгаа. Гонцгийн цагаан явах хэвээр элбэгтэр ч явах хэвээр баг тэр үгээр. Яг тэгвэл ерөнхийдөө шугтаа даваа байдал болгосон. Ерөнхийдөө ч намган газар багтаа дарга багтаа цагаан тэр төслийг өөрөө хийнгээд удлаа яриад авцсан. Ер нь бол Эрдэнэтэд захирлуудыг яаж тавьж байгаад яаж тендер шахаа шаасан би мэднэ. Асуух юм их байна. Элбэгтэр чаараас би одоо ер нь лайваар хөөцөлж байгаад оруулах гэж бодож байгаа би. Аха. Одоо тэгээд өөрөө чи ирүүл наа чи зүгээр сайхан банаалдаад гоё яриа тэр хэдэн сэтгүүлчдийг бол зүгээр нэр яста жинхэнэ гошгоруулж байгаа өстэй. Эндэр дээрээс та нарыг бол гошгоруул, намайг бол чадахгүй. Бүрхөөлөөр би өөр Эрдэнэтээр илүүгээр чих зорж ирсэн байхгүй юу. Би одоо лайваар оруулна. Одоо ч гэрэг наалал балбана. Цоо гараад ирэх зүг. Цагтаа дагуулж байгаа шүлжчүүд лайв ингэртэн. Хоёлаа нэг ингээ углуур гарна яриа да. Одоо ч гэсэндээ төр засгийн ирэх барьж байгаа дээд шатанд байж байгаа энэ нөхдүүд нь шүү дээ. Ялгаа авахгүй ингээл өөрсдийнхөө хүнийг томилол, өөрсдийнхөө байдлаар тэр тендер байна уу? Давуу ирэхээрээ тэр янз бүрийн сургалтын төлбөрч байсан аваад штэ бүгдийг нь хуу хамаад аваад байдаг. Энийг яаж болох вэ? Ялгаагүй. Танаженко ш одоо тэрний дарга Монголын ард холбооны дарга гэж байгаа. Би нэг юм яриацаа юу. Цайз өөдөг үүдэндээ сууж исэн. Манай моохын байгаламаг барилгын дэд сайд нөгөөх нь барилгын талаар аач байхгүй. Тэр үед Женко 12 он зарчилсан нам олон болцсон байсан. Тэгтээ бүрэн гүйцэд хол ялаагүй. Ялгаагүй бүгд адилхан. Одоогийн ерөнхийлөгч ямар байна? Зүгээр төвчхөндөө хэлвэл яг гол ингээд ажлыг барьж байгаа төмөр зам гэж яриад тах шүү гэдгийг сэтгүүлч нар болоо. Одоо ингээд бас ялгаагүй энэ үний чинь найз нөхд нь ингээд гадуур хэвлэл мэдээлэлээр одоо цуг улс төрд явж байгаа нөхдүүд бүгд л даргал хийж байгаа шүү дээ. Одоо тэгээ ойрын үед бүр хуугаар нь өөрчлөмөр юм юу вэ? Чи зүгээр ухаантай бол намайг нэг юм дээр тавьж байгаа л эднэрийг хөшгөлүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм ухаантай бол танаа моох цаахын намайг авчиад гинсекрет тавьчихгүйсэн. Би гинсекрет тавих жинхэнэ шүрдэн шүү дээ. Улгаач нарыг. За чи өдөр нь улгаач төр зур хол бай. За манай намаас нэр дэвших ийм мэдлэг урамсралтай залуучуудыг нийгмээс өрж ийн гэд өрөх ёстой шүү дээ.
Тийм биз дээ. Нийгмээс өрөх ёстой шүү дээ. Тийм. Тэр мэдлэг боловсролтой гадаад дотор төгсөж ирсэнтэй туршлагатай бизнесмен тийм дилер эмэгтэйчүүдийг өөрөө шүү дээ хаалганы онголоод. Одоо хэдэн нууц амаргууд л байгаа шүү дээ. Би Батны хэлнэ шүү дээ. би энэ дээр нэг жишээд хэлчихв. Хүн намыг ерөнхийдөө яг энэ бүтцээр намаа байгуулсан гэдгийг бол олон нийт ард түмэн бүгдээрээ мэднэ. Хаалгаа нээж байгаа чи битгийгээр тэр бол зүгээр оюун эрдний торол нам заа юу. Оюун эрдний охин нам. сэхэтнүүдийг л их өссөн шүү дээ. Хандаа одоо шадар сайдгаал худлаа хуцаал гадаадаар зугаалаад нэр нэг галтар нөхөр яваад байгаа шүү дээ. Ер нь бол тэрний нүүр нь би сэтгэлгээ галтар зовдсон байхгүй юу. Толгой дээр галтар тэр жүжигчин найдлагаа сая эрдэнэт дээр очсон таарцсан хөмсгөө татаад авилсан шүү дээ ингээд. Сайд болоод эрчим хүчний сайд болоод хөмсгөө татаад авилсан. Гол сайхны хаалгаа хийсэн. Одоо эрчим хүчний үн нэмэгдсэн. Яасан? Найдлаа тэр мөнгөөр нэг гол сайхны хаалгаа шааж шүү дээ. Гадаадаар зугаалж шүү дээ. Гадаадаар одоо чи Солонгос руу хурлыг шааж байгаа. Гол сайхны хаалгаа. Тэгээ ажиллаа хийхгүй нөгөө нүднийхээ шарах сорив бас нэг хугацаа орно шүү дээ. Ингээр эрчим хүчний салбар өшөө дампуурна. Харин чойжоос ажиллажсэн шүү. Чойж бол найдлаг бодвол барилга байшин барьдаг орлого олох орлого тодорхой найдлаа шиг биш гоо сайхны хаалгаа шаахгүй шүү дээ тэр өвгөн. Найдлаа орж ирд гоо сайхны хаалгаа шааж шүү дээ. Эрчим хүчний сайд болцсон. Одоо намраас дог цэглэхэн баларна. Бараг чойжоо санана. Чойж харин гаттуудаа яриад төслөлбөргээд энэ өргөдлийн тэр хийлгээ явж исэн юм бэл. Найдлаа зойдмон хинч танихгүй шүү дээ. Тэр ярианаас бол ямар ч гэсэн нөгөө хуучин бууны хугархаа итгэх шиг бас нэг ажлын туршлага суудсан улсууд нараа дээр исэн юм аа гэдэг гарч ирж байна тий. За тэгээ мөнх эрдэнэ ах маань одоо би ах гэж сурцсан юм уу? Яг хөө тэгээд хилээ сурцсан юм чинь. Олон зүйлийг угаасаа лайваараа хэлдэг учраас хүмүүс бол ямар үзэл бодолтой ямар хуу хүн бэ гэдгийг бол тэр дээргүй манай ганц энэ удаагийн дугаараас сонсохгүйгээр үнэлждэг юм чи мэдж байгаа. Би яагаад урьсан бэ гэдэг зорилго бол манай одоо зоригтой ярийн нэвтрүүлэг дөнгөж одоо шинээр гараад та 13 дахь дугаарын зочин баг. Дугаараа би бас олон нийтэд таниулахыг хүсэж байгаа. Гэхдээ би таныг ашиглаагүй. Гол зорилго нь болохоор зэрэг энэ хүн бас нийгэмд үүргээ гүйцэтгэхэд байгаа шүү гэдэг утгаараа хүндтэйгээр урьсан юм шүү. Тэгээд надад бас нэг таалагдсан юм гэр бүлийнхаа хүнийг маш их хүндэлж байгаа харагддаг лайв дээрээ. Энэ их гоё санагддаг эмхтэй хүн болооч тэрөө тэгээд ер нь өөрийнхөө гэр бүлийн талаар манай үзэгчдэд бас товч танилцуулаад өөрийгөө тэр болгон хэлж чаддаггүй. Би нэг ийм хүн шүү дээ гэж хэлчихэр зүйлээ бас сайхан танилцуулаад өгөөч гэж хүсэж байна. Яг манай удам судар бол тийм урд хойдох юм байхгүй хэс зүйтэй. Миний аав бол одоо миний ээжтэй суугаад 4 хүүхэд гаргасан. Манай аавд одоо энэ тэнд нуудгаач гэдэг юм уу те. Ийм тийм хүүхд чухт байхгүй. Хоёулаа анханасаа залуу занд насандаа танилцаал суугаал ингээл 40-50 жил амьдрал 4-5 хүүхд төрүүлэл явж байна. За энэ нэгт аав ээжээс олгож байгаа үр хүмүүжил гэр бүлд тийм юм алга байна тийм үү? За манай ээж бол ихээс аруулаа. 2 удаа эмээ маань 2 эхэлж исэн. Тэгээ миний өвөө эмээ 2 Шархүүгийн жаргал одоо насан бутаага сая баяа сумынхаа ой болж байна. Аав ээжээр минь явцсан байгаа. Тэгээ манай ээжийн тэр 10 ах дүү нэрт нэг ч одоо ингээд авгаагаа хаяад эсвэл нөхрөөсөө салцсан тийм байхгүй. Бүгд яг ингээл анхныхаа ханижлтай ингээл явж идэг. Тэгэхээр миний үеэлүүдэд ойр дойронд тийм үү. Тэгээ манай өвөө эмээ 2 бол 10 хүүхд төрүүлээл гөгшин өвгөн эмгэн болтол амьдрал хорвоогоос явсан. Ээж аав ээжэрд бол. За аав ээжэр бол одоо бас 5 сайхан хүүхд төрүүлсэн. Аав бол айлын ганц манд дээр 2 ихтэй доор 2 дүүтэй. Тэр хамаатан саданд бас ингээд нэг одоо энэ улсын хурлд байгаа энэ балиар садар навшнууч шиг тийм нөхдүүд байхгүй. Харин эрдэмтэн доктор тийм ээ. Профессор тэр Баян онгорын тооны олимпиадад нэгээр гард төрүүлдэг байсан. Физикийн олимпиадад ирж улсад Баян онгороо төлж оролцдог байсан тийм онцлогдонгууд байна. Тэгэхээр удам судраа бодсон ч гэсэн гэр бүлийн хүмүүжил хүнд нөлөөлдөг учраас би бол одоо ингээл одоо авгаадаа гар өрх нь итгээл харин манай авгаа намайг одоо энэ олон жилийн хугацаанд харин нэг гая нэг жоохон 100 г амаар татаад ороод ирэхээр бас надад харин гүчрхийл үлдэж олон жил явж ирлээ. Тэгэхээр зэрэг би бол одоо тэр Япон, Солонгостой ийм ёс зүйтэй хүмүүс улс төрд явдаг гэдгийг би өөрөө
бодож явдаг учраас надад бол тэгээд нэг сайн нэг хараа шаргунаад муу хараад гэсэн юм байдгүй. Тэр утгаараа монголчууд ч эртээр биш ёс зүйтэй биш ард юм. За яг 13 дугаар зуун шүү дээ. Тэр үед бол их багтдаг авидио одоо алтан ургийн удмыг олуулаа болгохын тулд яг багтан мат ингээл авдаг лсэн баг. Яг тэгвэл хорвогийн жам хөрхи гатан 50 гарчгаар бас нэг баг гатаа авч нэг хүүхдийнхээ тоог нэмий гэдэг юм тэр үед байсан баг. Тэгтээ тэр чинь 13 дугаар зуунд. Үнэ үү? Их баг хаад үед одоо эн чинь 20 дугаар зуун шүү дээ. Үнэ үү? 21 дугаар зуун шүү дээ. Ёс зүй гэж одоо ярьчаа тэгээд ёс зүй үүдэл гаргаад байгаа нөхдүүдийг хараад бол гайхдаг. Тэгээ ордон дотор яг нэг үгүй хэлэхэд тэгэл бас нэг хажууд ханаа хайрлж чадаагүй авгагаа хийсэн садар хулгайч нар л байгаа шүү дээ бас. Нэрш. Үзэл бодлын зөрчлөөс болоод хит тууширч бас хүн рүү чиглэсэн асуудал ийм сум тавих юм бэ нү танд ер нь байдгүй. Байна шүү дээ. Би үзэл бодлын зөрчлөөс болсон хулгайчийг бол улс төрөөс зайлан зайлт үзэлсэн шүү дээ. Тэг. Амбард зайлуулна шүү дээ. Гэхдээ болдог бол зохиод авчмаар байна. Зарим нь би өөр амбарж байгаа шорондоо явж байсан санаж байгаа шүү дээ. Сингэлтийн дарга гэдэг нэг золд бацсан инкма гэдэг. Яваад чи яаж фэйдэж чинь иргэдтэйгээ. Бас болоог алтан гац содон шаацсан томорцсон бацсан. Тийм бацаанууд одоо нийслэлд энэ улс төрд байхаар яаж энэ нийгэм зүй явах юм бэ тийм үст. Би амбардаа тэр чинь нүүрлэн мангасч байгаа би шоронд 10 хоногийн баримтсахад аваа явсан шүү. Одоо ингээд л яг өөрөө чинь яаж юм залууч сүндэг шүү дээ. Ярьж байгаа дууны өнгө, гаргаж байгаа эмоц одоо тийм байдал болгоо нэлийн хад суусан зоригтой байгаа хгүй. Анх лайв эхэлжсэн үеэс одоогийн үеэ харьцуулж бодвол одоо яг ингээд олон юм руу нэвтрээд орчхоор чинь бүх асуудлыг харж байгаа шүү дээ. Мөнгөтэй мөнгөгүй хүмүүсийн зовлон жаргал, үнийн өсөлт одоо юу гэдэг энэ болгоно ингээд Монголын амьдралыг хараад тахаар сүулдэ бие барьж чадахгүй байх. Би ингээд лайв хийхээр гэсэн нэг тийм үг хүртэл хэлж ийсэн. Гэхдээ яг юм шүү дээ. Би бол ядарсан зөндөө тусалдаг. Хор давдар туссан хүмүүст хандвил лайв хийж өгөөл өөрөө ч гэсэн 5 цааснасаа өгөөл тэр машин тэргээ хүртэл зараал хавдртаа би 40 хүнд би ланд 200 зараад тэр бүхэд өгцөн байсан. Бүх жоохон гомдохоор нь авцраад бүхчүүдийг би улс төрөөс холоо гэсэн. Улс төрд явсан манай аймгийн бүхчүүд. Би загинсан. Загинсан чи надаас нэг ланд 200 авцсан байсан дүүхүү. Машин аавга бариад ирсэн. Би уг нь сэтгүүлчнэр хэвлэл мэдээлэл гэхгүйгээр сэмхэн гардуулсан байсан. Тэр үнэхдээ 2 3 жил тэр машиныг унсан. Авадраа гэж байгаа би шууд нүдэн дээр 160 сая төгрөгөөр дарааж байгаа л хард хоронд 2 тортой мөнгө тавьж байгаа л би 40 хавдартай хүмүүс 5 сая 10 саяар нь тараад өгч ирсэн. Тэгээ би бол ядарсанд бол тус болохыг хичээдэг нэг 5 цаасын үйл нэмэр болохыг өгч идэг. Харин задарсан хулгайч нартай бол нэрээ өстой тэр том дарга байна уу, цэрэг байна уу, тэр бом том байна уу, мөнгөтэй байна уу би өстой нүүрдүүн салавч өгөл явна. Ягаад гэвэл энэ сохрын газар сохор доголонгийн газар доголон явж ин нийгмийн амьдрал хүнд байхад ягаад энэ ядарсан иргэдэд доромжлоод дээрээс нь гадаад дотоод зугаалж байгаа нэртэй татвар төлөгчдийн мөнгийг үрэн тараа хийгээд иддэг. Тийм үстэй. Энд чи ярихгүй ч болохгүй байнга ярина штэ. Ярьж байгаад одоо тэгээд ингээд нэг юм чүү ингээд намаа зэгслэх гэсэн нам ч ус зэгсэрч чадахгүй байна. Тийм ээ. Тэгээд гайгүй хүмүүс оруулж ирэхээр оруулахгүй байна. Тэ. Тэгээ нийгмээс ус гайгүй хүмүүсийг бас улс төрд идэвхтэй байгаад уриалах юм. Арга ядчих шүү дээ одоо. Тэгэл жүжиг тоглолцсон манайх тэ хитэн пракс нэртэй нэг хитэн нөхдүүд бол тэгэл тэнд бодлын утгаж байгаа шүү дээ. Тэгээ би бол надад бол сонгогч нар ямар мэдрэмжтэй байв. Энэ Филиппиний улс төрчид ямар мэдрэмжтэй байв. Бүгдийг нь уншиж байгаа. Зүгээр би бараг энэ сэдвэр зүгээр хамгаалаагүй болохоос ч зүгээр хамгаалцсан юм шиг надад амаар би зүгээр 10 цагийн сэдвийг зүгээр хитэн цаг яриад энэ ухаантай царилсан улс төр судлаачнаас илүү надад доктор профессорын зэрэг хамгаалсан юм шиг мэдрэмж бол байгаа. Хүний за хоббитери ерөнхийдөө яриа өндөрлөгдөх чинь би нэг асуулт асуу энэ дээр бас яг өөрөөрөө янз бүрээр тайлбарлаж болно. Бид нар яагаад бол үзэл бодлын зөрүүтэй бас тохиолдлууд гардаг шүү дээ. Нэг хэдийгээр нэг намч гэсэн. За би үндэсний бодлогын орооны хурал сүүлд баяр цогт даргаыг томилдог хурал дээр бол эсэргүүцчихсэн байр суурьтай байсан. Таны хувьд болохоор дэмжсэн байр суурьтай байсан байхгүй юу? Тэгээд одоо яг ингээ олон нийтээс яг ямар мессеж ирж ийн вэ гэхээр ерөнхийдөө арчсан нам баяр цогтой байгаа цагт 27 28 он ялт байхгүй штэ гэсэн юм нэг дүгнэлт яваад байгаа. Гэхдээ энэ бол нэг дүгнэлтүүдийн нэг л хэсэг штэ. Эргээд хүн бид нар яг алдаа гаргаж болно. Эргээд энийг харахаар юу гэж бодож байна? Ямар тэр хүн миний гарын ганцхан хөлийг дүүрэнд хүргэсэн биш. Тэгээ би бол одоо зүгээр нэртэй дэргүү над гүчээ өвтэй өртөө боддог наад юм чинь зэгцрээ явцсан байсан. Одоо арчсан нам бол дахиад апдейт шинжлэхдэггүй бол бас хэцүү л байгаа шүү дээ.
Тэ би хэлсэн шүү дээ. Энэ баяр цогтоор бол бид дээр намайг тавьчих гэл хэлсэн 50-ыг үзт. Тэгээ аргын ядгаар хөлөөрөө толгой хөвөл тэрл үзэгэл хумдал хаяал яваа үзт. Тэг бидний хувьд бол тийм байна. Тэгэхээр хэдүүлээ ингээд хаяад яваадахаар одоо тэр нөгөө өөрчлөлтийг хийж чадахгүй болчихоор улс орон хохироод ах юм. Ямар ч юм дээ. Тэгэхээр одоо шантарч болохгүй л да шантарч болохгүй. Өөрөө бол одоо булганых гэж байна. Эрдэнтээ сүнсний болгоород орсон байна. Хөвсгөл эрдэнэт булганд нэр дэвссэн байна. За бас одоо ингээд үзэл бодлоо илэрхийлээд улс төрөөрөө явж байна. Эн чинь бас зөв биш шүү дээ. Тэгэхээр өөрсгч юм бас юм чөлөөтэй элен далангүй ярилцдаг элдүүд болоо юм дутгалдаагүй ийм эмэгтэй хүмүүсийг бол шатлаараа дэмжинэ. Над дээр дэмжүүлэх юм бол аваа тэр тэ өшөө илүү одоо миний хандалтыг ашиглах юм бол ашиглаарай. Одоо яг энэ өөрөө миний нийгэмд оруулах гээд өөрөө чи хэлээд ямар чимтэй гэдэг юмны бас нэг хариулт байх болов гэж бодож шүү дээ. Тэгэхээр шантраад хэрэггүй шүү тийм үстэй. За ингээд өөрсөнд баярлалаа. Тэгээ нэвтрүүлэг цааш таашаа нэвтрүүлэгт амжилт хүсье. Баярлалаа. Гэтэ цаашдаа бас ингээд зүгээр суух сулгаачуудын хаалга өшгөлөд лайв хийвэл өлөшөө илүү танигдчих шүү. Гэтэ бас зөв өнцгөөстэй зөрөгтэй явна шүү дээ одоо. Би одоо энэ намраас нэг гişүүдийг дагуулж лайв хийх гэж байна. Даржс намын залуу гişүүдийг нэг өдөр би давгийн зөвхтөө тэрийг дагуулаад орохгүй байгаа төрийн байгууллагаар намайг оруулдаг бол энэ юг оруулах гişүүнийг оруулах тий. Гişүү ороод алийг тайлангаа өдөр шүү дээ. Салингаас зэг аваад мөн үү? Зарлагын төсвийн дэдрон дарга. За тэгээд дараад нь одоо шижрээч байт юм уу те? Дараад нь баатар хүч байт юм. Би нэгээр дагуулъя гэж бодож байгаа. Гэхдээ эдгээр одоо ордонд ороод худлаач царайлж байгаа зүгээр миний лавыг асаагаад надад зүг авах хэрэгтэй. Хаалгын шүглээ тийм үү? Одоо би ганцаар явахаар эдгээр чинь цагтаа магдаад удаад над дээр одоо жишлийн иргэнийчээд би ч сая наад нэг хэд хоногийн өмнө бас нэг 30 хоногийн баримтлаганд явгааллаа шүү дээ. Уулуурхай юм дээр үл дамдны бүжиглээс салтганаар алцганаар тэр ард түмний амьдрал ядуу байхад архитект явж ирсэн би очиод лайвдсан. Тэгээд өөрхөн нэг эрдэнтийг нэг гөгшин дарга гараад ирсэн би заамдал тавьсан. Яг миний уцыг улаасан байхгүй. Тэр дээр яг тэгээд миний буруу байсан. Тэгээд би 101 жил торгуулаас саллах шүү дээ. Яг нэг өгүүлэхэд. Тэгэхээр бас нөгөө яг хянуур байхгүй бол юмд өвтгөхөд айгу хэцүү байхгүй. Одоо ингээ хайрна шүү дээ. Тим шалтгаанаас бол та одоо дахиад нэг хэцүү байдал руу орох юм бол хин хохирох юм. Тий? Алдал зөндөө хүн байгаа байхгүй. Асуудал зөндөө юм тий. За тэгээ битэрийн яриа энэ үрээд өндөрлж जैन. Одоо итгэвтэй сайхан сонссонд баярлалаа. Мэдээж битэр нэр цохож олон хүн муучлахыг хүссэнгүй. Хэдийгээр арсан намын гişүүд байсан ч намаач шүүмжиллээ, ирэх барьж байгаа шүүмжиллээ, асуудал хаана байгааг энэ хүний одоо хийж байгаа лайв болгоноос хүмүүс үздэг, зарим нь санал нийлдэг, зарим нь үгүй байдаг. Өнөөдөр бол бид ямар ч гэсэн өөрсдийнхээ хэмжээнд ярих гэсэн юм ал чөлөөтэй сайхан ярьлаа. Тэгэхэд танд бас ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За.